Сайн уу? Соло байна. За ингээд та нартайгаа ээлжид нэгэн шинэ бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. За өнөөдөр та нартайгаа би Японы сэтгүүл хамт уншия гэж бодож байна. Тэгээд энэ солоогийнх нь шинэ булан тэгээ хойшид ч гэсэн Японы янз бүрийн сэтгүүлүүдийн шинэ дугааруудыг хамтдаа уншиж байвал гоё юм болов гэж бодоод энэхүү булан шинээр нээж гинэ. Тэгээд шинэ буландаа тавтаа морилоорой. За тэгээд энэ булан болохоор нэг тийм хэлбэрт баригдаагүй гоё чөлөөтэй энэ сэтгүүл дээр юу байна? Ямар гоё зөвлөгөө байна? Японд ер нь шинээр юу тренд болж байгаа юм? Япон эмэгтэйчүүд ер нь юу үзэж хардیں гэдгийг бас гоё хуваалцъя гэж бодож байна. За бас солон өөрөө эмэгтэйчүүдийн сэтгүүл унших дуртай. Тэгээ сүүлийн үед жоохон амьдралдаа нухлагдаад цаг завгүй болоод исэн болохоор сэтгүүл уншиж амжихгүй байсан. Тэгээд нэг гоё сэтгүүл уншмаар санагдаад нэг тухтай суугаад уншмаар санагдаж байгаа ч гэсэн нөгөө бичлэгээ хийхгүй бол болохгүй, эвлүүлэхгүй бол болохгүй. За одоо ингэж идэл хүүхдүүдээ авах болчлоо, тэх болчлоо энэ төргээд яваад байгаа болохоор энийг уншиж байгаагаа та нартайгаа хамт гоё бүр ингээд хамт уншаа явуучвал илүү амар юм байна гэж бодоод тэгээ энэхүү булан ингээд шинээр бэлтгэж хөргөж байна. Тэгээд эндээсээ уншсан зүйлээ ганцаараа аваад авахгүй та нартайгаа хуваалцвал гоё юм болоо гэж бодлоо. Манай сувгны бичлэгийг 63% нь сувгтаа subscribe дарахгүйгээр үздэм байлээ. Хэрвээ та солоогийнхаа сувгт subscribe дарж амжааг байгаа бол заавал subscribe дарж дэмжээрэй. Таны нэг subscribe надад асар том дэмжлэг болох болно. За ингээ бүгдээрээ хамтдаа сэтгүүлээ уншицгаая. За өнөөдөр сонгосон сэтгүүл бол энэ Битэки гэдэг. Битэки гэхээр нэг тийм утга бол байхгүй, зүгээр энэ яг ингээд хоёр ханзыг нийлүүлээд ингээд нэрлэлсэн. За би гэдэг нь болохоор үзэсгэлэн гоо энэ төр гэсэн үг байхгүй. Тэгээд теки гэдэг нь болохоор атуу энэ төргээд баймаа гэсэн утгатай нэг тиймэрхүү хоёр ханзнаас бүрдсэн Битэки гэдэг сэтгүүлийг сонголоо. За энэ болохоор 25-аас 40 насны эмэгтэйчүүдэд зориулсан гоо сайхны талаар мэдээлэл өгдөг сэтгүүл байгаа. Тэгээ Японд бол яг энэ Япон сэтгүүл ахгүй. Тэгээ Японд бол нэлээд алдартай. За тэгээд энэ дээр бичсэн байна. Арис, сэтгэл, бие өөрөө өнгөлж тордох гэсэн тийм санааны доор энэ сэтгүүлээ хийдэг байгаа. За одоо та нар гайхчихж магадгүй энэ сэтгүүл хэрний ардаа ингээд нэг юм том хайрцагтайгаа Японд ихэнх сэтгүүлүүд юм фуроку буюу одоо нэмэлт юм бэлэг дагалддаг байгаа. Энэ болохоор Битэкигийн 2024 оны 12 сарын дугаар байгаа. Нэг хуучин дугаар доор нь одоо 1 сарынх нь айл үжи гарцсан байлээ. Тэгээд одоо 12 сар болохоор 12 сарынхыг нь танилцуулъя гэж бодоод 1 сарынхыг нь 1 сард танилцуулъя гэж бодож байгаа байхгүй. Тэгээд та нартайгаа энэ сэтгүүлийн уншингаа бас ямар бэлэг дагалдаж ирж байгаа вэ гэдгийг хамтдаа харъя гэж бодож байна. Бүгдээрээ задлж үзье. Энэ ингээд баахан том ирзэнээр ингээ хаацсан байдаг. Хүмүүс энийг онгоолгоод дотор нь юу вэ гэд эсвэл ингээд уншаад зогсчдөг байхгүй. Тэрнээс хамгаалаад том ирзэнээр ингээ хаачдаг. За энэ удаагийнх ийм байна. Ийм бэлгтэй байна. За эднэр энэ бэлгийг энэ хавцан дээр бичсэн байгаа байхгүй юу? Тэрэн бас энэ байна. Одоо бүгдээрээ доторх бэлгийг задлж үзье. Энэ удаагийн бэлэг болохоор арьс арчилгаах шүү байна. Бүгдээрээ хамтдаа гоё сэтгүүлний бэлгийг бас задлах нь шүү дээ хойшид. За яаж онгоодог гэдвэ. За ийм юм гарч ирж байна. Маск гинэ. Нүрийн маск. За энэ болохоор насжилтын эсрэг тоник гинэ. Aging care. За тоник байна. Тэгээд энэ болохоор насжилтын эсрэг нарны тосны сампл байна. Хэрглэж үзнэ. Хэрглэж үзээд дараагийнхаа бичлэг дээр юу яана? Дараагийнхаа бичлэг дээр хуваалцъя. За энэ болохоор ногоон цайтай PDRN Skin Booster Ampoule гинэ. Ampoule гэж байна. Хөрхийн те. Яг ингээд нөгөө нэг өөрсдийнхөө сэтгүүлний
уншигчдын насанд тохирсон ингээ янз бүрийн хөөрхөн бэлгэнүүдийг сэтгүүлүүд өгдөг байхгүй. Тэгээд би зөвхөн энэ сэтгүүл биш, дараа нь ингээ сонирхолтой санагдах бүх насны одоо өсвөр насны хүүхдүүдийн сэтгүүл, 20 настай эмэгтэйчүүдийн сэтгүүл гэж цаашаа ингээд маш олон Японд бүр сэтгүүлүүд асар их байдаг байхгүй. Тэрийг ингээ гоё өөрөө бас нөгөө сэтгүүл унших хоббигоо ашиглаад та нартайгаа хамт ингэж уншиж явцгаая гэж бодож байгаа. Тэгэхээр хойшид ингээ янз бүрийн насны хүмүүсийн сэтгүүлийн талаар та нартай би ингээ хуваалцаа явъя гэж бодож байгаа. За ингээ гоё амплт олчлоо. Тэгээд эднэрийгээ би хэрхэлж үзнэ. За энэ хайрцагт юу вэ гэхлээр Lancome гинэ. Lancome-ийн бүтээгдэхүүний сампл байгаа юм байна. За задлж үзье. 5 жилийн дараа бүтээгдэхүүнээ шинчилсэн юм шиг байна. Монголд сэтгүүл гаргадаг хүмүүс бас эднэрээ санаа авал те. Ингээ гоё самплуудыг хийчихдээ юм байна. Битэкитэй хамтарлаа гэчихсэн. Яаж онгох юм бэ? За. За. Хабаа. Бас сүртэй те. Нэг хитгэн ийм уудтай юм ингэж тавихад ингээд юм хайрцагтай сүртэй бэ яасан. Ямар сүртэй бэ? За ийм юмнууд гарч ирж байна. Serum гинэ. Ганцхан шүрхэггүй шүү дээ. France Lancome. За энэ тоник гэж. Тоник. Нэг өдөрт бол хэрглэж юм байна. Тос гэж байна. Тос гэж байна. Японд амир хүүтрээд миний хамаг гар нүүр хуурашаад байгаа. Triple serum гинэ. 3 алхамтай serum гинэ. За ийм бэлгтэй байна. Энэ удаагийн дугаар. Бэлэг нь жоохон гурьаа санагдлаа. Бусад гой өөр бэлгнүүд байдаг байхгүй. За яг хэдүүлээ дараа бас өөр сэтгүүл уншихаараа гой бэлэгтэй болох байхаа. За тэгэхээр бүгдээрээ шууд сэтгүүлээ орж уншицгаая. 2024 оны 12 сарын Битэкигийн нүүрний хуудсыг Туда Эрика гэдэг эмэгтэй жүжигчин гарсан байна. Одоо энэ дэр амир өөр харагдаад их юм. Амир тийм бүгдээрээ хөгшөрж энэ уруулын будг нь миний бодсон байгаа будагтай өнгөн адилхан юм шүү. Нилээн өмнө бодсон байсан будгаас сэргээгээгүй шууд суучлаа л да. Ийм бор өнгөдтэй айгуу гоё харагддаг. Тэгсэн чинь би энийг дөнгөж сайн анзаарсан шүү. Би энд тааруулж бор өнгөөр будаагүй шүү. За бүгдээрээ шууд сэтгүүл рүүгээ орцгоё. За тэгээ сэтгүүл та нар мэдэндээ ихэнх нь ингээд эхний хідэн хуудастай зар сурталчилгаа байдаг. Тэгээ ер нь л зар сурталчилгаагаар явдсан шүү дээ сэтгүүл чинь. Гэхдээ яах вэ? Тэгээ тэр дундаа гоё хүмүүст хэрэгтэй мэдээлэл энтрийг хамтаргаад явдаг тийм ээ. Энэ удаагийн онцлог зүйл нь болохоор намрын арьс арчилгаа. Намар ингээд арьс их хуурайшдаг, улаадаг. Тэгээ Гувацки гэдэг чинь ингээд нэг зузаан болоод өнгө нь алдагдаад идэг. Тэгэхээр тиймэрхүү арьсны янз бүрийн асуудлуудаа хөсөр хаялгүйгээр тоохгүй орхилгүйгээр намар болж байгаа болохоор арьсаа сайхан арчлаарэ. Тэгхийн болвол сжилт явагдах нь баг байна, удаан байна гэсэн тийм гарчигтай байна. За тэгээд Солонгосын арьс арчилгааны бүтээгдэхүүний талаар ярих юм байна. Хэрэгтэй мэдээлэл би та нартай ингээд оруулаад явъя заа юу. Тэрийг яг ингээ хэрэгтэй мэдээллийг гоё хуудсын тодорхой харуулад тэгээд та нарт хэрэг болох гоё мэдээллийг хуваалцъя. За ингээд энэ нөгөө нэг одоо Японд цагаан сар гарах гэж байгаа шүү дээ. Тэгээд ийм цагаан сараараа шинэ жилээ цагаан сартай хамт тэмдэглэдэг байхгүй. Тэгээд ийм хоол идтий ус эчириоригээд тэгээд тэрний талаар мэдээлэл байна. Арих байна, алкогол байна. Зар сурталчилгаа явсаар байна. Гэтэ сэтгүүл гоё шүү дээ. Ингээл янз бүрийн мэдээлэл авдаг болохоор надад бол таалагддаг. Энэ удаагийн энэ 12 сарын дугаар болохоор яг энэ нөгөө халууны улирлаас сэрүүний улирал руу илжиж байгаа болохоор арьс арчилгааны талаар төлхөө мэдээлэл өгж байгаа юм байна. Энэ Битэкигийн лидерс болох одоо мембер болоод одоо уншдаг хүмүүсийг хамт ажиллаач. Skin care хүмүүсийг ингэж бүртгэж авд юм шүү дээ. Энд би орж болох юм шүү. За ямар хүмүүсийг авд юм бэ уншаат. Битэкигийг уншдаг хүмүүсийн төлөөлөл болгоод сэтгүүлийн нэг нүүр эсвэл ивент дээр очиж уулзаад янз бүрийн газар ингээд Битэки лидерс болоод
мейкап, арьс арчилгаа, биеийн арчилгаа, хоол, сэтгэл зүйн арчилгаа энэ төр гэсэн 2025 оны Biteki Leaders гэдэг хүмүүсийг бүртгэж байгаа гэж байна. За ямар хүн бүртгүүлж болох вэ гэсэн чинь арьс арчилгаа, мейкап, body care, биеийн арчилгаа, өсний арчилгаа, inner care надад арчилгаа гэдэг хийхийг хүсдэг хүмүүст тохирсон гинэ. Хүйс хамааралгүй 20-30 насны хүн гинэ. Хөш би эн чинь болох юм шүү. Тэгээд Токиод зураг авалтанд Токиод ивентэд оролцох боломжтой. Өөр сэтгүүлтэй гэрээгүй SNS-үүдийн Sekyokтэй гин. 11 сарын 20 хүртэл гинэ. Энийг мэдээд авчмаар юм те. Дараа жилийнхт нь би бүртгүүлчих үү. За тэгээд юу хийдэг вэ гэсэн чинь сэтгүүлийн нүүр олон вебсайт дээр модель болж гарна гинэ. Тэгээд Instagram болон YouTube дээр лайв хийж, ярилцлага хийж гарах. За тэгээд шинэ бүтээгдэхүүний ивентүүд зарлагт нь очиж оролцдог ийм ажил хийх юм байна. Ямар гоё юм те. Мэдээгүй юм биш. Энд чинь надад яг тохиромжтой байсан юм шүү дээ. Энэ бүртгэгдсэн баг. Бүртгэлэн дууссан баг таа. Бүртгүүлэхэнсэн та нар сонирхолтой санагдаж байна уу? Ийм ажил хийвэл гоё юм шүү бас те. Энийг нэрээ би дараа жил бүр гоё 2025 онд би гоё бие арчилж агаад бүр өөрийгөө улам гоё болгож жагаад энд бүртгүүлнэ. Тэгэнгүүтээ би 2025 онд бас та нартайгаа YouTube сувгаараа дамжуулаад нэг юм хамт хийх гэж бодож байгаа шүү. За тэгээд 2025 оны 1 сарда бэлэн байж байгаарай. Тэгээ 2025 онд зөвхөн ганцаараа гоё болохгүй та нарыгаа бас гоё олъё гэж уриалъя гэж бодож байгаа. Ялангуяа йогийн төвд ч юм уу те фитнес, жим эмтерт явж чадахгүйгаа эмэгтэйчүүдээ YouTube-аараа гоё дэмжиж гэж бодож байгаа. Тэгэхээр суулагийнхаа чаналтай хамт байгаарай. Энэ Танака Минами гэд энэ телевизийн нэвтрүүлэгч байсан байхгүй юу? Бонд айгу алдартай яг энэ fashion, арьс арчилгаа, гоо сайхан эмтрийн салбарт айгу тийм мод болж байгаа юм эмэгтэй. Тэгээд ер нь бол юм эмэгтэйчүүдийн спортыг айгу сайн авч чаддаг. Тэгээд яг энэ ийм эмэгтэйчүүдийн сэтгүүлд айгу их гард юм бэлээ. Тэр хүүхний талаар орсон яриа байна. Ваа туда Эрика ямар хөөрхий харда энэ ч гоё зураг биш. Гоё зураг үнтэй, гоё энтэй. Туда Эрика нэг тийм Япончууд дундаа нэг яг тийм гоё Япон царайтай. Тэгтээ ингээд нэг амар гоё цэвэрхэн энэ бас гоё зураг байна. Ингээ ярилцлага нь байгаа юм байна. Би тэгтээ яг энийг харчаад энэ гадна талыг харчаад туда Эрика байна гэж юусаа анзаараагүй ш. Япон солонгос хүүхнүүд нэг тийм хичээгээгүй хэрнэнгээсээ нэг гоё цаанаа нэг тийм цэвэрхэн хөөрхөн байгаад идэх те та нар тэгж боддгоо. Би болохоор амар тэгж боддог байхгүй юу? За өнөөдөр анхны дугаар болохоор та нар бас ингээд би яаж бас энэ уншиж мэдээлэл хүрэхээ нэг сайн мэдгүй байгаад байна. Тэгээд ийм ингэж бас мэдээлэл хуваалцвал гоё юм бэ шүү гэдэг юм байвал комментараас үлдээгээрэй заяа. Гэхдээ надад бол айгүй сонирхолтой байна ингээд хамт сэтгүүл үзэхээр мейкапын тэний талаар оруулсан байна. Иймэрхүү юмыг сураад ингээ хөнгөн гоё таарсан үедээ будаж сурчвал тийм ээ. Нэг цэвэрхэн будтын Япон хүүхнүүд. Энэ хаашийн бор өнгийн уруулын будаг модонд ороод байгаа мó. Би энэ уруулын будгийг чинь түрхэд бараг 7 жил болж байна ийм өнгөтэйг. Гоё яригдаж байна тий. Би энийг уулын гоё хэвтэж ярих гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь хэвтэж ярих гэсэн чинь надаа нөгөө ингрийн микрофон маань би Монголоос цагсан байгаа. Арай ирж амжаагүй. Тэгээ миний микрофон ингээд ийм байдаг болохоор би сууж яриад байгаа шүү заяа. За намрын арьс арчилгаа. Намар ингээд арьсан жоохон онцгүй болохыг мэдэрдэг хүн 90% гэж байна. Энэ жоохон бүгдээрээ одоо өвөл болсон ч гэсэн за хуурай улирлын арьс арчилгаа гэд яач заяа. Улирлын өөрчлөлт болон генет ирж байгаа энэ хүүтэн одоо цаг агаарын өөрчлөлтөөс болоод арьс нь онцгүй болохыг мэдэрдэг хүмүүс их байдаг. За арьсны эмнэлгийн эмчтэй ярилцсан юм
ярилцлага байгаа юм байна. Тэрийн бүгдээрээ хамт уншиж арьсаа гоё арчилцгаая заяа. За яагаад арьс нь температур, агаарын чийгшлийн өөрчлөлтөөс болоод арьс эмзэгшээд янз бүрийн асуудлууд ингээ гардыг бэ. Ялангуяа намар одоо улирал солигдож байгаа үед тэгдэм бэ. За яагаад вэ гэхлээр 100 цагт бидний арьсан доор бариа гэдэг одоо арьсыг ингээд бариа хийж идэг, хамгаалж идэг юм функц байдаг. Тэр нь болохоор нөгөө 100 цагийн маш их хит ягаан туяатай үед эмзэгшээд намар болоод цаг агаар солигдоод ирэх үед тэр бариа функц ингээд чадвар нь буурсан байдаг. Тийм болохоор цаг агаар өөрчлөгдөх үе дагаад арьсны байдлын муудаж эхэлдэг гэж байна. Тэгээ тийм болохоор арьс хураашаад, улаан юм гараад, захтнаад, намар цагт ялангуяа тийм арьсны асуудлууд ингээ гарч эхэлж байгаа гэдэг чинь. За тэгээд энэхүү асуудлыг шийдэхийн тулд яах ёстой вэ гэхлээр чийгшлийг одоо өөрийнхөө чийгшлийг хадгалж сурж авах чадвартай арьсны давхарга байдаг. Тэрийг болохоор чийгшлийн хадгалах функц гэж нэрлэдэг. Тэр функцийн чадварыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Тийм болохоор энгийн арьс арчилгаан дээр нэмэгдүүлээд ceramide болон rice power гэсэн арьсны чийгшлийг хадгалах функцийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх арьс арчилгааг хийх нь илүү тохиромжтой байдаг. За тэгээд арьсны давхарга нь өөрөө байгалаараа унаж одоо гуйчхад 2-7 хоног ордог. Сайн арьс арчилгаагаа тууштай хийгээд их юм бол тэр давхаргыг нь гуйчих хурдыг 1-7 хоног болгох боломжтой гэж хэлж байна. Сонирхолтой байна те. Яг улирал солигдоход хамгийн түрүүнд гарч ирдэг шинж тэмдэг юу вэ гэсэн чинь арьсны хуурайшил байдгаа гэж. Улирал солигдоод халуун улирлаа сэрүүн улирал руу орохоор ягаад чи ингээд арьс арчилгаа арьсанд гоё шингэж өгөхгүй байгаа юм шиг мэдрэмж төрөөд идгээ. Тэр нь ямар учиртай вэ гэсэн чинь арьсны давхаргууд, өнгөн давхаргуудын байдал нь муудсан байгаа болохоор шингэцэн ингээ муудаад эхэлдэг. Бариа функц одоо арьсыг ингэж хамгаалж идэг, барьер хийдэг функц болон арьсны чийгшлийг хамгаалж идэг функц нь муудсан байдаг. Сэрүүн улирал руу орох үед арьс өөрчлөгдөж одоо доороос шинэ арьс түлжиж гарч ирэх мөчлөг нь жоохон алдагддаг. Тийм болохоор энэ арьсны өнгөн давхаргууд нь хууларч унахтаа муу байдаг болохоор арьс ингээд нэг зузаан болоод байдаг юм гэдэг чинь шүү. Тэгэхээр бас гоё нөгөө нэг стимуляц багтай. За ер нь жоохон юм зөөлөн бүтцтэй гуйжуулагч энэ төр хэрэглүүл бас зүгээр юм байна те. Тэрийг бас мэдэж авмаар юм байна. За яагаад бас намар ч юм уу ингээд өвөл жоохон ингээд сэрүүний улирал орохоор арьс яагаад ингээд жоохон өнгө алдаад нэг хүрлийгээд хүрзийгээд идэг вэ гэдэг асуулт байна. Тэгэхээр тэр нь болохоор нөгөө 100 айгүй их меланин болон гуйжиж амжаагүй хуучин арьснууд нь маш ихээр үлдсэн байдаг болохоор тэгж мэдрэгддэг гэж байна. За тийм болохоор ер нь жоохон сэрүүний улирал орохоор одоо улиралдаа тааруулаад нөгөө цайруулдаг бүтцтэй арьс арчилгаа хэрэглүүл гоё шүү гэж шүү. За тэгээ бас ингээд сэрүүний улиралд орсон ч гэсэн нүүрэн дээр ингээ юм гараад идэг. Миний хас яг тэгсэн сая 10 сар 11 сар энэ төр жоохон юм гарах гэсэн. Тэгсэн чинь тэр болохоор юу гэж ийнэ гэхээр нөгөө улирал солигдохоор хүний биеийн эсэргүүцэл мууддаг. За тэгээ ургал мэдрэлийн тэнцвэр бас алдагдаад ирдэг болохоор нүүрэн дээр ингээ юм гардгаа гэж байна. Тийм болохоор за яг ингээд улирал солигдож байгаа үед маш зөв сайхан хооллоод нойроо аягуулсан авах хэрэгтэй. 100 болохоор ингээ халуун байдаг болохоор ихэнхдээ хүмүүс шүршүүрт орчтой шүү дээ. Тийм болохоор сэрүүний улирал руу орж байгаа үед халуун байранд энэ төр суух юм бол биеийн эсэргүүцлийг сайжруулаад дархлааг дэмжиж ургал мэдрэлийн тэнцвэртэй байхад туслана гэж байна. За тэгээ витамин С, ликопин, астаксантин гэдэг биеийг эсэлтгэхээс сэргийлдэг хүчлэг чанартай зүйлийг хоол хүнсэндээ хэрэглэхийг хичээгээрэй гэж. Наддуу, месоширүү гэд fermented фермент эсэлтүүлж хийдэг хоол хүнсийг түлхүү хэрэглэх нь арьс болон биеийн эрүүл мэндэд үр дүнтэй шүү гэж шүү заа юу. Ингээд эднэр битеки лидерүүд гинэ. Nice.
За би дараа жил энэнд би бүртгүүлнэ. Та нар намайг дэмжээрэй заяа. Одоо би төрөө дуудаагүй одоо 2 жил болох ч байгаа. Тэгээд 3 дахь жилээсээ дараа жилийн үедээ гайг болчих байлгүй тийм ээ. Одоо ч гэсэн гайгүй л дээ. За намар болохоор маш сайн чийгшүүлээд тайвшруулад тайвшруулад тэгээд нарны хамгаалалтаа айгүй сайн хийгээрээ. Тэгээ энийгээ байнга ингэж үргэлжлүүлж хийсэн хүмүүс үр дүнгээ айгүй сайн мэдрэх болно гэж. Хоол, хүнс, нойроо айгүй сайн аваарэ. Энэ 3 гой хүүхэн маань зөвлөж байгаа юм байна шүү. Ингээд бас өөрсдийнх нь санал болгож байгаа арьс арчилгаа бас ингээд байгаа юм байна. Би өнөөдөр харин энэ болохоор түлхүү арьс арчилгаа энтрийн талаар бичдэг сэтгүүл байхгүй юу? За энийг хөөрхөн болон байна. Энийг та нарт би уншиж өгье заяа. Ямар ч үед ялагдахгүй хүчтэй арьсаа ингэж өөрсдөө ургуулъя, бүтээя гэсэн утгатай байна. Ер нь бол ингээд жоохон намар хавар ургамлын гаралтай нөгөө тоосон цэрийн аллергитэй хүмүүс их байдаг шүү дээ тий. Тэрнээс болоод арьсны асуудлууд үүсэж байгаа гэж байна. Тийм хүмүүсийн ихэнх нь арьс нь хуурашаад байдаг. Хавар одоо PM 2.5 гэж байдаг шүү дээ. Маш нарийн ширхэгтэй тоосонцор зөвхөн хаварч биш намар ингээд агаар мандалд байж идэв шүү гэж шүү заяа. Хоёр дахь одоо сануулга нь болохоор зөвхөн хүүтрээд арьс ингээ хуурашаад байгаа юм бишээ. Халуун дулааны одоо өөрчлөлтөнд бас арьс ингэж эмзэгэн штийм гэж байна. Температурын өөрчлөлт 7 температураас дээш ингэ болоод ирэх юм бол бид маш их стресстэй байдаг. Ялангуяа арьсны доор бүрхүүлд байдаг чийгшлээ хамгаалдаг бариа функц нь багасж идэг. Тийм болохоор сэрүүний уйлрал руу орохоор арьсанд ингээд янз бүрийн асуудлууд гардаг. Тэгээ сүүлийн үед Японы судалгаанд болохоор сүүлийн 10 жил хандлага ингээд улам их нэмэгдэж байгаа гэж байна. Дээр үеэсээ хойш ер нь арьсанд илүү халтай болж эхэлж байгаа гэж байна. Уур амьсгал. Ингэж шүү дээ. Халуун зам байдаг болохоор арьс ч гэсэн бас тэр ядаргаа ингээ гарч амжидгүй гинэ хөөрхөн амтан. Маш хүчтэй хит ягаан туяаны нөлөөлөлд автаад гадагшаа гарахаар ингээд маш өндөр температуртай халуун болцсон. Хоолны дуршил нь өөрчлөгдөөл, нойр нь өөрчлөгдөөл, арьсны turnover буюу одоо таан ууба гэж хэлдэг. Тэгээ арьсыг ингээд нөхөн төлчөхөд шаардлагатай байдаг. Одоо хугацаанд үйл ажиллагаанд нь маш их саад болдгоо гэж байна. Тийм болохоор хуурай уйлралд, өвлийн уйлралд, сэрүүн уйлралд яг тэр хэрээрээ нарны тусах цаг хугацаа зуныг бодвол ингээд богиносоод ирдэг болохоор тэрийг нь ашиглаад шөндөө сайн унтаарай гэж шүү заяа. Шөнийн нойр маш чухал шүү манайхан. Хэрхэн одоо арьсаа гоё цэвэрлэх вэ гэдэг аргыг гоё зааж өгч шүү заяа. Гоё уншаад өгье. За арьсны барьер функц нь унсан байгаа үед харимж бүр маш сайн цэвэрлж өгөх хэрэгтэй. Өглөө орой 2 удаа савнгаар нүүрээ угаая гэж байна. Тэгээ сүүлийн үед гарч байгаа нүүр цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд арьсны чийгшлийг хадгалангаа бохирдлыг маш сайн унгаадаг бүтээгдэхүүнүүд их байгаа учраас санаа зовлтгүй нүрээ сайн угаагаарай гэж байгаа шүү. Энэ болохоор японочууд бол япон бүтээгдэхүүнүүдээ ярьж байгаа. Тэгэхээр би бусад орны бүтээгдэхүүнийг бас нэг сайн мэдэхгүй. Тийм болохоор япон бүтээгдэхүүн дээр суурилж ийн хүмүүс мэдээлэл оруулж байгаа гэдгийг битгий мартаарай заяа. Ер нь ингээд арьсанд янз бүрийн асуудал гараад байгаа бол арьсныхаа бохирдлыг заавал унгаагаарай. Нүрээ угаах усныхаа температурыг бага байлгана гэсэн үг. Тэгэхээр халуун усаар биш хүйтэн усаар угаагаад арьсаа битгий ингэж үрээрээ гэж шүү заяа. Ихэнх хүмүүсийн алддаг алдаа нь альчуураар нүрээ зүлгэж арчдаг. Ингэж өрөөсөө болохгүй гэж шүү. Би танарт би хэрхэн арьс арчилгаа хийдэг вэ гэдэг бичлэг дээр хэлжсэн те. Нэг удаагийн одоо нүүрний таавал им цаасан альчуураар ингэж арчдаг. Тэгээ арчихтай дарж арчнаа гэж хэлжсэн. Одоо нүүрний нөхцөлтийг хэрхэн байхгүй болгож нүрээ угаах вэ гэдэг талаар хуваалцж байгаа юм байна. Ингэж шүү манайхан энийг би өстө мэдэхгүй байна. Энэ шин зүйл сурлаа би. За юу вэ гэхлээр тусан суурьтай нүүр цэвэрлэгч байгаа шүү дээ. Cleansing oil ч юм уу те. Ингээд нэг тийм бүтцэн ингээд тийм тосон хүнд хэлбэрийн бүтцтэй бүтээгдэхүүнээр нүрээ цэвэрлж байгаа бол усаар зайлж авахаасаа өмнө салфеткаар ингээд дараад авчвал зүгээр шүү гэж энэ заяа. Усаар угаах юм бол хурдан ундаг гинэ. Нүүрний яг энэ нүхжилт энтер үлдэх гээд байдаг. Одоо нүхэнд
бохирдол нь үлдэхэд байдаг хэсгээ жоохон цаг зарцуулаад тус нь ингээд цэвэрлүүл зүгээр гинэ. За энэ юу гэсэн үг вэ гэхээр эрүү болон T зон гэдэг байгаа шүү дээ. Эрүү болон T зон энэ хавийнхаа бохирдлыг төрүүлээ цэвэрлээд ингээ яваарэ. Тэгэхгүй бол бусад энэ хацар мацарнаас эхлэхээр хацар мацар нүдний доод л энэ чинь ер нь ингээ жоохон хуурайш гад идэг эмзэг хэсэг штэ та нар мэдэх бах те. Тэгэхээр тэрнээсээ төрүүлж хийлгүүгээр одоо илүү энэ батг матг гарах гад ингээд жоохон элдв янзын юм гарах гад идэг энэ хэсгнүүдээсээ төрүүлж цэвэрлэгээ хийгээд тэгээд дараа нөгөө нэг хуурайш гад идэг хэсгүүдээ хамгийн сүүлд нь хийчээд тэгээд усаараа зайлах юм бол гой нүрээ жигд цэвэрлж чадна. Ингэнэ. Дараачих нь болохоор зунаас үлдсэн, халуун улирлаас үлдсэн арьсны хуучин давхаргыг гуйжуулах нь маш чухал байдаг гэдэг ч байгаа байхгүй юу? Энийгээ бас айгуу сайн хийж өгөөрэй гэж байна. Арьсны ис нь арьсны гүнээсээ 1 сарын хугацааны дараа арьсны гадна талдаа гарч ирдэг. Японы зуны улиралч амар халуун штэ. Тэгээ одоо ч гэсэн Монголд бас амар халуун болдог болсон байлээ. Тэгээд халуун улирлын тэр маш их дамэж гэдгийг ч одоо юу гэдэг вүлээ. Би чи миний монгол хэл бас хэцүү юм аа. Зуны улирлын гимтлийг авсан ис нь болохоор ядарсан ис байдаг. Тэгээд тийм ядарсан исээ өөрөөсөө ингэж явуулаад гуйжуулах маш зүгээрээ. Тийм болохоор аль болох тэр халуун улирлаас үлдсэн байгаа арьсны исийг ингээ хурдан шинэ арьсаа нөхөн төлжүүлэх нь чухал байдаг гинэ. Тэр нь арьсны юм янз бүрийн тэнцвэр алдагдахаас сэргийлдэг. Тийм болохоор маш гоё гуйжуулагч, зөөлөн бүтцтэй гуйжуулагчийг хэрэглээрээ гэж байна. Жохон янз бүрийн нүүрэнд нь асуудал байхгүй ч гэсэн арьсны нүхэн бүглэрээд жохон ингээ бэржиж эхлээд байгаа ч юм уу тий. Тэгээд нэг арьсан зузаан ингээ санагдаад байгаа хүмүүс гуйжуулах арьс арчилгаагаа заавал хийгээрэй гэж байна шүү. За дараагийнх нь болохоор бас нэг алхам байна. Тэр нь юу вэ гэхлээр арьсаа тайвшруулах барьер буюу одоо ингээд хамгаалах чадварыг нэмэгдүүлээрэй гэж байна. За жоохон ингээд хүчгүй болсон, сулдсан, ядарсан байгаа арьсаа хамгаалмаар байгаа ч юм уу те. Эсвэл янз бүрийн гадны элдв хүчтэй нөлөөллөөс арьсаа хамгаалахыг хүсэж байгаа хүмүүс бондолгоо бета ингээд наалдаж малцсан тийм зунгаарлцсан биш хэрнэнгээсээ гоё арьсаа чийгшилтэй байлгахыг хүсэж байгаа хүмүүс энэ аргыг заавал хэрэглээрэй гинэ. За энэ нь юу вэ гэхлээрээ одоо тос гэсэн үг lotion type, gel type-ийн кремүүдийг гоё хэрэглэж өгөөрэй гэж байна. За арьсны хамгаалах чадвар мууцсан үед барьер чинь хамгаалах юм шүү дээ. За ингээд яриадах юм бол миний япон хэл сайжрах юм шиг, монгол хэл сайжрах юм шиг байна. Та нар маань тэгээд энэ болонтойгоо хамт байгаарай заяа. Өөрийнхөө нүүрэнд хүрэх тоогоо багасгаад тэгсэн хэрнээ маш сайн чийгшил өгдөг, давхарга болж өгөх тосыг хэрэгэл одоо арьс арчилгаа хэрэглэх нь маш чухлаа. За тэдний нэг нь бол өндөр чийгшил өгдөг тос байх хэрэгтэй. Арьс арчилгаа байх хэрэгтэй гэж байна. Тэгээд бүх арьсаа ингэж хамгаалахаар арьсандаа ингэж түрхэж өгөөрэй. Тэгэх юм бол арьс маань тайвшрах болон одоо өөрийгөө хамгаалахын чадвар нь маш сайн одоо нэмэгдэнэ гэж байна. За хэрхэн одоо barrier up буюу нүүрнийхээ энэ хамгаалах чадварыг нэмэгдүүлэх вэ гэхлээр нэг бүтээгдэхүүнээ 90 секунд ингээд нүүрэндээ бүрхээд hand press гинэ гараараа ингээд сайн дараад 90 секундыг заавал зориулж агаарэ гэж байна шүү. За тэгээд гараараа ингээд дарж байгаа ч гэсэн нүрднийхаа доотл мотлыг юм нарийн тэг хүнхээр ингээд хүнкийгээд орцсон байгаа хэсгнүүдээ бас битгий мартаарай гэдэг чинь. Оройны унтахтаа night pack гэж үүдэн шүү дээ. Одоо шүний маск ч юм уу тийм шүний тос энтрийг хэрэглээрэй гэж байна. Шөнийн арьс арчилгааг хийх нь арьсанд ямар үр дүнтэй вэ гэхээр turnover буюу одоо арьсны төлжих энэ хурдцыг тогтвортой байлгаж өгнө. Ядарснаас болж үүссэн нүүрэн дээр байгаа элдв одоо хэрэггүй болсон хог хаядлуудыг гадагшлагад тусалдаг. За тэгээд хүчтэй арьсыг бий болгож асжилтаас сэргийлнэ гэж шүү заяа. Шүний арьс арчилгааг бас хийх юм бол эрүүл арьсаа ингээд өөрөө өсгөж хөгжүүлэх боломжтой гэж байна. Өглөө босохоор ингээд арьс марс гоё гэрэлцэн байх боломжтой гэж шүү. За өнгө алдаад байгаа хүмүүс энийг хийвэл бас зүгээр юм байна. Тэгээд одоо ингээд хүүтэн сэрүүний уйлралд болохоор нарны тусах
хугацаа багасаад унтах одоо оройны наргүй хугацаа илүү харьцангуй их болж эхэлдэг шүү дээ. Тийм болохоор маш сайн унтж байгаа үедээ өөрийнхөө одоо биеийн механизмыг үйл ажиллагааг сайжруулж авах маш гоё боломж байдаг гэдэг чинь шүү. Тэгэхээр нарны тусгал бага болсон улиралд маш сайн унтж явах хэрэгтэй юм байна шүү заа юм. Манайхаа тэгээд унтахаасаа өмнө гоё шөнийн арьс арчилгааныхаа тосыг маш сайн ингээ хэрэглээд явах юм бол гоё арьстай болох боломжтой. Шөнийн тос крем одоо пак маскыг яаж хэрэглэх вэ гэхээр оройны шөнийхөө арьс арчилгааны хамгийн сүүлд нь хэрэглээрээ. За тэгээд яг унтахаасаа өмнө жоохон ингээд тос нэмж түрхэж өгвөл зүгээрээ гэж байна. За би өнөөдрөөс эхлээд энийг хэрэгжүүлнэ. Гоё юм байна. За тэгээд нөгөө нэг ингээл амар их Япон арьс арчилгааныхаа бүтээгдэхүүнүүдийн талаар ярьсан байна. За тэгээ энэ хүний ингээд шөнийн арчилгаа гинэ энэ хий Мако сенсей гинэ мэдгүй Такако сенсей гэж хий мэдгүй. За шүн хийдэг 5 рутин гинэ. За юу вэ гэхлээр нэг нь иннагэ дотор арчилгаа гэж байна. DCB гэдэг энэ саплиментыг ууд юм байна. За тэгээд хоёрт нь болохоор шөнийн крем түрхт юм байна. Гуравт нь болохоор унтахаасаа өмнө заавал халуун байранд суудаг гинэ. За халуун байранд суусан нь 40 хэмийн халуунтай усанд ингээд өдрөө болгон суугаад өөрийнхөө нэг өдрийн ядаргааг заавал ресет буюу одоо биеэ шинжилээд тэгээд бодисын солилцоогоо нэмэгдүүлдэг. Дөрөв дэх арга нь болохоор унтахтаа маш одоо гоё орчныг бүрдүүлэхийн тулд дэрэндээ анхаард юм байна. За тэгээд тавд нь болохоор унтахаас өмнө 3 цагийн өмнө юм идэггүй гэж. Тэгээд идэх юм нь болохоор одоо бидний ходоодоор ингээд дамжиж явхад 3-4 цаг зарцуулагддаг. Ер нь бол унтахаас өмнө 3 цагийн өмнө юм идэхгүйгээр за усандаа орсныхон дараа стреч тэгээд сунгалт болон арьс арчилгаагаа хийчээд тэгээд оройн цагаар айлуулах дижитал детокс хийдэг гинэ. Дэлгэцнийх үздэггүй гэсэн юм байна. Тэгээд өөрийгөө ингээд гоё унтахад нь бэлтдэгэ гэж. Энэ Софина гэдэг юм шөнийн крем байт юм байна. Энийг айгүй их рекламдж байна. Энэ сэтгүүл нэмэлтээр бас энэ сэтгүүл дотроо ингээд сүүлийн үеийн нүүрний будагнуудын мэдээлэл байна. Би одоо нэг амар нүрэ боддгоо болохоор нэг юм будаг сонирхдаггүй. Энэ хардаа. Энэ нөгөө нэг миний хэрэглээд байгаа Франц тос шүү дээ, тэ. Энд байна уу? Энэ гоё тос илээ шүү. За би нэг уруулын будаг тэгээ жижиг сажиг нэг юм нүдний янз бүрийн тэн мэн тиймэрхүү юм сонирхт юм дөө. За тэгээ цаашаа үргэлжлүүлээд явъя. Энэ бол ерөөсөө тэр чигээрээ ингээд арьс арчилгаа гоо сайхны талаар сэтгүүлэн. За энэ баярын үеэр яаж нүдэ бодох уу гэдэг юм зөвлөгөөг бас янз бүрийн бүтээгдэхүүн ашиглаж байгаа. Энэ юу цаг агаар хуурай болоод эхэлсэн чи миний үүс бас хуурайшээд ингээд арцаага босож ирээд юм. Энэ ингээд баярын өдрүүдээр яаж нүрэ бодох вэ гэдэг юм бас мэдээлэл байна. Нэг амар нөгөө манай монголчууд болохоор амар тод будгаар ер нь тод буддаг те яг фул мейкап хийлгээл японочууд болохоор нэг тийдгүү ингээд цэвэрхэн ингээд нүүр бодолтыг хийдэг байхгүй. Эрэгтэй хүний арьс арчилгаа орж ирж байна. Гэтэ арьс марьсаа гоё арчилдаг эрэгтэй хүн гоё те. Та нар юу гэж бодож байна? Иймэрхүү сэтгүүл уншаадах юм бол яг Японд одоо ямар арьс арчилгаа гоо сайхны юм ингээд од болж байгаа энэ төр гэдгийг мэдэж болох юм байна. Үсний арчилгаа гинэ. Би одоо 2025 оноос эхлээд үсээ гоё ургуулъя гэж бодож байгаа. Дараа жил би ингээд урт үстэй амар гоё урт үстэй тэгээ гоё эрүүл ургуулъя гэж бодож байгаа. За тэгэхээр бүгдээрээ энэ хамтдаа энийг уншия заа. Үсний арчилгааг уншаад энийг бидэг бол дараа жил хэрэгжүүлъя да. За бид нар үс үсэлгээл тэгээд идэв штэ тэ үс. Японочууд үснээсээ илүү хуухны арчилгаанд амар их анхаардаг. Гоё эрүүл ус бол хуйх сайн байгаагаас ингэж шалтгаалдаг гэдээ айгүй хэлдэг байхгүй юу. Хуурай шилт, үүрэлт, хит ягаан туяа ян зүрийн одоо асуудлаас үс болон толгоогоо хамгаал гэсэн байна.
Үсний модель хүний өгж байгаа юм зөвлөгөө гинэ. Энэ хүүхний өгж байгаа зөвлөгөө юм биш үү заяа. За нэгдүгээрт яг уу гэхлээр усанд ороод хуйхаа маш сайн хуурай болгох хатаах хэрэгтэй гэж. Маш их лунд хөлөрдөг болохоор хуйхныхаа усыг маш сайн авдаг. Тэгээ тэр чигээр нь хийхгүйгээр сэнсээр ингээд хатаадаг. Тэгээд хуйхны серум, хуйхны тосыг заавал түрхдэг гинэ. Монголд усанд орж хэр их сэнс хэргэлдэг мэдэхгүй. Намайг лав жоохон бахад бүр амар их сэнс бол хэргэлдэг байсан. Японд бол бүр сэнсийг маш их хэргэлдэг байхгүй. Бүх хүн усанд орчоод үсээ сэнсээр хатаадаг. Эрэгтэй эмэгтэй нас хүүс хамаарахгүйгээр. За хоёрт нь болохоор гадны орчны ийм янз бүрийн элдв хүчтэй зүйлүүдээс үсээ хамгаалдаг гинэ. Ингээд нарны зоонтог хэрглэж байна. Малгай энэ төр хэргэлт юм байна тийм. Тийм болохоор үсээ нарны хит ягаан туяанаас болон гадны элдв асуудлаас амар хамгаалдаг гинэ. Ингээд цаг олцсон үедээ хуйхны массажийг хийж өгдөг гинэ. Одоо бүгдээрээ энэ бичлэгээ дуусгахдаа хамт хуйхны массаж хийн заяа. Хуйхны массажийг хийгээд тэгээд air condition юм уу агааржуулагч ингээд асаалттай байгаа өрөөнд удаан суухаар би ингээд хурцдгөө одоо 100 мун чи ингээд энэ чинь дандаа хөргөж ашиглаж байгаа штэ. Тэгэхээр одоо сүүлийн үед ч гэсэн Монголд air condition их ашигладаг болж байгаа хин тэнд. Тэгээд тийм хүүтэн өрөөнд ингээд удаан байгаад тахаар бид айгу бас муу байдаг байхгүй. Тэгээ тэр нь бас хуйханд айгу муугаар нөлөөлөд хуйхны цусны эргэлтийг муудасгадаг. Тийм болохоор ингээд хуйхныхаа цусны эргэлтийг сайжруулахын тулд хуйхны массаж хийж өгч байгаа гэж байна. За дөрөвт болохоор тос ихтэй хоолыг бага иднэ гэж байна. За янз бүрийн шарсан хуурсан юм их ч юм уу эсвэл junk food гэдэг түргэн хоол энэ төр хийх нь хуйханд бас ингээд сөргөөр нөлөөлдгийг энэ хүн анзаарсан юм байна. За тэгээд гой үсийг ургуулах орцтой бүтээгдэхүүнүүд ингээд маш сайн идэвхтэй хэрэглээрээ гэж шүү заа юу. За тэгээд цаашаа явсан чинь энэ одоо сүлд шинээр гарч байгаа л юу юм шиг ба шүү дээ. Японы маск юм шиг байна. Та нар бас хараад мэдээд авчих. Энэ Японд шинээр гарч байгаа маск байна. Саборино гэнэ. Энэ болохоор өглөөнийх нь юм байна. Өглөөнийх. Энийг нэг авч хэрглэж үзнэ. Тэгээд энэ цэнхэр нь болохоор оройных юм байна. За саборино гэдэг нь болохоор сабору гэж үг байдаг байхгүй. Тэр нь болохоор ингэ жоохон залхуурах энэ төр гэсэн утгатай. Тэгэхээр нөгөө ганцхан минутанд ингээд нэг арьс арчилгаагаа хийгээл ингээд зогсоол ингээд хаар зарим хүмүүс ядаргаатай байдаг штэ. Тийм ядаргаатай хурдан юмнаас уйддаг ядардаг хүмүүст зориулсан юм маск юм байна л да. За энийг бас сонирхож үзье. За тэгээд энэ солонгосын японочууд чинь солонгосын энэ гоо сайхны юмд бас үхнэ. Тэгээд энэний гоё мэдээллүүд байна. Хэрхэн солонгосчуудтай адилхан мейкап хийх вэ гэдэг болон байна л да. За. Нэг солонгос Япон хүмүүс бол арай өөр гэдэгтэй. Гэтэ надад солонгос нь илүү тийм нэг мэдрэмжтэй юм шиг санагдаад чи та нарт тэгж бодогддгоо. Нэг тийм солонгос мейкап хөөрхөн харагдаад идэв японочдоос илүү. Тэгэл дандаа бүтээгдэхүүний юунууд байна да. Амны арчилгааны талаар бас юм мэдээлэл байна. Эмэгтэйчүүдэд зориулсан. Энэ бүр ямар олон хуудастай. Амаа арчлахгүй бол ингээд дотор хоол боловсруулах эрхтэн муудын шуул гэж байна. Шүдний өвчтөөгөө ингээ яваадах юм бол дотор өөхлөлт ихсэн шүүл гэж байна. Тэгээ манга ашиглаад ингэж хийсэн бас нийтлэлүүд айгүй их байдаг. Тэгэл ер нь ингээ хараадахад эднэр чинь ингээл амар их зар сурталчилгаатай бүтээгдэхүүн сурталчилж байгаа. Тэгэл энэгээрээ хөөрх юмтад мөнгө олж байгаа л доо. За тэгээд эрчүүдийн арьс арчилгаа бас байна. Ингээд коллагены талаар бас юм мэдээлэл оруулсан байна. Тэгээд коллагеныг эртнээс хэрэгжилж эхлэх юм бол ирээдүйн арьс маш өөр болно гэж шүү. Тэгэхээр ер нь хэрэглэж байгаа коллагены айгүй сайн судалж байгаарай за. Энэ түрүү номын санд зарж байсан шүү дээ. Энэ ямар ном бэ? Номын дэлгүүрт Seishokuki гинэ. Seishokuki гэдэг чинь одоо ингээд нөгөө үржлийн үе гэсэн утгатай байхгүй юу? Сонирхолтой энэ энийг уншиж сонирхож үзнэ. За нэг иймэрхүү байна. Тэгээ бүгдээрээ энэ сэтгүүл та нарт маань таалагдвуу. Ингээд гоё янз бүрийн сэтгүүл танилцуулбал
сонирхолтой. Тэгээ өөрөө бас гоё шинэ мэдээлэл олж авах юм байна гэж бодлоо. Тэгээ надаас нөгөө маш олон хүмүүс Японд амьдардаг болохоор ийм юм мэдхүү, тийм мэдхүү гэд ингээд айгүй их асуудаг. Тэгээд бусад хүмүүстэй ч гэсэн гоё мэдээлэл өгөх талаасаа би ч гэсэн өөртөө шинэ мэдлэг аваад ингээд би бас сэтгүүлд өөрөө дуртай. Тэгээд надаас гоё яла. Тэгээд та нарт маань энэ сэтгүүл таалагдсан уу? Таалагдсан бол эрхээ хуруугаа гоцоолгоорой. Тэгээд сэтгэгдлээ заавал үлдээгээрээ. Тэгээд сувагтаа subscribe дарж амжааг байгаа subscribe дараарай. Японд хүүтэрсэн air conditioner асаасан чинь ингээд арьс хураашаа дулаагаад шít. Бичлэгийнхаа төгсгөлд хуухны массажийг хий. За бүгдээрээ хуухаа бол ерөөсөө өсөө угааж явахдаа хумсаараа ингэж болохгүй тийм ээ. Хурууныхаа өндгүү дээр хийн. За тэгээ бүгдээрээ ингээд ер нь дуртайгаасаа эхэлж болно доо. Ингээд хурууныхаа өндгөөр ингээд хуухаа массажлаад амьсгалтайгаа хийгээрэй. Дандаа энэ гоё массажийг амьсгалтайгаа хийгээрэй. За ингээд хуухнда. Тэгээд энэ чих мэхнийхаа хавийг ингээ бүгдийг хөдөлгөөд. За энийгээ та нар маань сологийнхаа энэ бичлэгийг үзэнгээ ч юм уу зурагт мурагт үзэнгээ заавал хамт хийгээд үзээрэй заяа. Нүүрний йог, нүүрний энэ асуудалт ч гэсэн яг энэ нүүртээ үргэлжилж байгаа энэ хуйх бас айгүй их чухал байдаг байхгүй. Тэгээд сая бүгдээрээ сэтгүүл дээр уншсан болохоор энэ удаагийнхаа бичлэгээр ингээд хуухны массажаа гоё хамт хийгээд дуусгая. За тэгээ бүгдээрээ дараачихаа шинэ бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.